Хүнсийг бохирдлоос хамгаалах үйл ажиллагаа. Хүнсийг бохирдлоос хамгаалахын тулд байнга цэвэрлэгээ, халдваргүйжүүлэлтийг хийж явах шаардлагатай. Цэвэрлэгээ. Хоол үйлдвэрлэл үйлчилгээний газрын барилга байгууламж, тоног төхөөрөмж, тээврийн хэрэгслээс хим, физик, механик бохирдлыг салгах үйл ажиллагааг хэлнэ. Халдваргүйтгэл. Гадаад орчин дахь бичлэг биетнийг хим, физикийн аргаар устгах, нянгийн тог бууруулах үйл ажиллагааг хэлнэ. Хоол үйлдвэрлэл үйлчилгээний газрын үйл ажиллагааны онцлогоос хамааран ариутгал цэвэрлэгээний цэгүүдийг шаардлагатай газарт байрлуулна. Ариутгал цэвэрлэгээний цэгүүдийн тоног төхөөрөмж нь ариутгаж цэвэрлэхэд хялбар, зэвэрдгүй материалаар хийгдсэн халуун хүйтэн усаар хангагдсан байна. Тоног төхөөрөмжүүд нь зориултын байна. Их цэвэрлэгээ ариутгал халдваргүйтгэлийн хөтөлбөр төлөвлөгөөг боловсруулан баталгаажуулж түүний хэрэгжилтэнд хяналт тавина. Цэвэрлэгээ. Байнгын, өдөр тутмын, урсгал, их цэвэрлэгээ. Ариутгал халдваргүйтгэлийн хөтөлбөр төлөвлөгөөнд дараах асуудлууд тусгагдана. Үүнд их цэвэрлэгээ ариутгал халдваргүйтгэл хийх хугацаа, давтамж, гүйцэтгэл, үр дүнг хянах, тооцох албан тушаалтнууд. Цэвэрлэх, ариутгах, халдваргүйжүүлэх байр талбай, өрөө тасалгаа, эд зүйлс, сав суулга, тоног төхөөрөмж, багаж хэрэгслийн нэр гэх мэт. Цэвэрлэгээ, ариутгал, халдваргүйтгэлд ямар бодис уусмал хэрэглэх, ямар аргаар хийх, хяналт тавих, шинжилгээ хийх арга зам зэргийг тусгайлан зааж өгнө. Цэвэрлэгээ ариутгалын хөдөлмөрийн биелэлт үр дүнг хянаж тэмдэглэл хөтлөнө. Физикийн арга. Үрж хусах, дулаанаар үлээлгэх, соруулах, өндөр нам даралтай усаар шүрших, туяагаар шарах, үрж хусах, дулаанаар үлээлгэх, соруулах, өндөр нам даралтай усаар шүрших, туяагаар шарах. Химийн арга. Химийн бодис угаалгын болон халдваргүйтгэлийн бодис хэрэглэх. Угаалга цэвэрлэгээнд хэрэгэлдэг халдваргүйтгэлийн бодисыг жил бүр байгаль орчин ногоо хөгжлийн сайд, үйлдвэр хөдөө аж ахуйн сайд, эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар батлагддаг бодисыг хэрэглэнэ. Энэхүү бодисын жагсаалтыг байгаль орчин ногоо хөгжлийн яамны сайдаас татаж авч хэрэглэнэ. Угаалга цэвэрлэгээг бохирдлын төр хэлбэрээс хамааран дараах байдлаар явуулна. Үүнд сойцдох, үрэх, дэвтээх, шүрших, соруулах, бусах зэрэг аргуудаар бохирдлыг арилгана. Хатуу үлдэгдлийг савнтай усаар дэвтээж зөөлрүүлсний дараа угаалгын унтаг бүхий усаар угааж, орчичнэг, сод, агуулсан уусамдуудын аль нэгээр зайлж халдваргүйжүүлнэ. Угаалгын бодис савн ариутгалын бодис уусмлын үлдэгдлийг цэвэр усаар зайлж арилгана. Өдөр тутмын угаалга цэвэрлэгээ, халдваргүйтгэлийг графикийн дагуу тогтмол хийж бүртгэл хөтлөнө. Ажил дуусны дараа ажлын байр, тоног төхөөрөмж, багаж хэрэгслийг зориултын ариутгалын бодисоор цэвэрлэж ариутхан дараа өдрийн буюу ээлжийн ажилд бэлэн болгоно. Цэвэрлэгээний багаж хэрэгсэл цэвэрхэн цэвэрлэгээ хийж дуусны дараа угааж халдваргүйжүүлсэн бүртгэлтэй байна. Тоног төхөөрөмжийн бүх хэсэгт жигд хүрч цэвэрлэх боломжоор хангагдсан байх ба байнга бүрэн цэвэрлэж бүртгэл хөтлөнө. Хоол үйлдвэрлэлд ашиглаж буй багаж сав хэрэгслийг угаах цэгтээ дахин бохирдохгүй нөхцөлд хадгалдаг байна. Түүхэд боловсруулах, хоол бэлтгэхэд хэрэглэх ажлын ширээ, багаж хэрэгслийг болсон ногоо, түүхийн ногоо, болсон мах, түүхийн мах, талах гэх мэтчлэн тэмдэг тавих буюу өнгөөр ялгаж, ангилж, зориултын дагуу хэрэглэдэг. Тогтмол цэвэрлэнэ. Хоолны газрын шал, хан, хаалгыг өдөр бүр цэвэрлэж халдваргүйжүүлэх ба их цэвэрлэгээг 7 хоног тутам хийнэ. Хоолны газрын бизнес газар бохир усны цооног, хогийн савыг 5-10% хлорын шохон уусмал болон зөвшөөрөгдсөн бодисоор халдваргүйжүүлнэ. Хоол үйлдвэрлэлд хэрэгэлсэн багаж хэрэгсэл, сав суулгыг зориултын тоног төхөөрөмжөөр угааж хатаах ба байхгүй тохиолдолд 1% сод, эсвэл гичийн 500 градусын хэмтэй халуун усаар зориултын угаалгын бодисоор сойздож угаана. Угаалгын бодисын үлдэгдлийг 80-аас 90 градусын хэмтэй халуун усаар сайтарж зайлж зориултын тавиур дээр хатаана. Халуун усаар халдваргүйтгэл хийх. Энэ нь сонгомол арга бөгөөд хоол үйлдвэрлэлийн газруудад түгээмэл хэрэглэнэ. Машины салдаг эд ангиуд болон тоног төхөөрөмжийн жижиг хэсгүүдийг нэмэх 80 градусын хэм бүхий халуун усанд тодорхой хугацаанд байлгана. Уураар халдваргүйтгэл хийх. Нарийн цорго бүхий хоолой ашиглан гар хүрэлцэхгүй хэсгүүд битүү шугамыг өндөр хэмтэй уураар ариутгаж халдваргүйжүүлнэ. Гадаргуугийн онцлогоос хамааран халдваргүйтгэх уурын хэм хугацааг тохируулна. Химийн халдваргүйжүүлэлт. Халдваргүйжүүлэх зориулалтаа химийн бодис уусмалуудыг хэрэглэнэ. Химийн бодисын халдваргүйтгэлийн угаалга цэвэрлэгээтэй хослон хэрэглэнэ. Цэвэрлэгээ халдваргүйтгэлд зориултын шаардлага хангасан тоног төхөөрөмж, багаж хэрэгслийг хэрэглэнэ.
Цэвэрлэгээ ариутгал халдваргүй итгэлд хэрэглэх бодис бэлтгэл нь эрх бүхий байгууллагын зөвшөөрөл дүгнэлт аюулгүй бодлого ажилттай байна. Бодис бэлтгэл нь зориулт юм байна. Бодис бэлтгэл нь тодорхой хаяг шошготой байх. Бодис бэлтгэл нь уусамтгай зэвэрлэлт үүсгдэггүй, ариутгал халдваргүй итгэлийн болон бусад бодисуудтай хавсран хэрэглэхэд үндсэн шин чанараа алддаггүй, хэрэглэгт заавар нь тодорхой байх шаардлагатай. Уусмлын хэм халдваргүй итгэлийн бодисын хим физик шин чанараас хамаарч уусмлын хэмийг тохируулна. Уусмлын хэмийн хязгаарлалт байж болох ба түүнийг үйлдвэрлэгчид хэрэглэх зааварт тусгасан байна. Тухайлбал йод болсон 43 градусаас 100 градусын хэмд йодыг чөлөөлж материалын гадаргууд толг үүсгэнэ. Гипохлоридын халуун уусмал хэрэглэхэд хлор нь зэврэлт үүсгэх процессыг нэмэгдүүлнэ. Концентрац. Зориултаас хамаарч химийн бодисын концентрац янз бүр байна. Уусмлын тогтворжилт. Бүх хариуцлагын уусмлуудыг шинээр хэрэглэхийн өмнө цэвэр савнд найруулж бэлтгэнэ. Найруулсан уусмлыг нарны гэрлээс хамгаалж бараа өнгийн шилэн савнд юулж зааврын дагуу хадгалж хэрэглэнэ. Найруулсан уусмлын он, сар, өдөр, цаг, минут концентрац зэрэг нь тодорхой байх хэрэгтэй. Концентрацтай уусмлыг шингэрүүлж хэрэглэх үед уусмлын чанар бодисын идэвхийг заавал төрөвчлсөн аргаар шалгана. Цэвэрлэгээ ариутгалын үр дүнг эрүүл зүйн нян судлалын шинжилгээгээр шалгаж үнэлгээ өгнө. Нян судлалын мониторингийн хяналтаараа тоног төхөөрөмж, хүнстэй хүрэлцэх гадаргуу болон бусад эд зүйлсээс арчтас авч ариутгал халдваргүй итгэлийн чанарыг шалгана. Мониторингийн хяналтын шинжилгээгээр гэдэсний савханцар болон эмгэг төрөгч нянгууд илрээгүй бол ариутгал халдваргүй итгэл зохицурмаар хийгдсэн халдварын эрсдэлгүй гэж үнэлнэ. Химийн шинжилгээгээр ариутгал тухайн үед хэрэглэх бодис уусмлын концентрац. Цэвэрлэгээний дараах бодис уусмлын үлдэгдлийг шалгаж үнэлнэ. Шаардлагатай гэж үзвэл саармагжуулах бодис уусмлыг хэрэглэнэ. Арчтасан шинжилгээ нь үйлдвэрлэл үйлчилгээний газрын цэвэрлэгээ, хэрэгжилж буй сав суулга, хоолны хэрэгсэл, тоног төхөөрөмж, угаалга, халдваргүйжүүлэлт, ажилчдын ховын ариун цэврийн байдлыг хянаж үнэлгээ дүүнэлт өгөх зорилгоор арчтасан шинжилгээг авдаг. Арчтасан шинжилгээг авах аргууд. Арчтасан шинжилгээг авах аргуудад уламжлалт дараагаар арчтас авах, самбай болон арзгаар гүбка ашиглан арчтас авах, райд аккаунтын аргаар арчтас авах, бамбарын уутыг нээн. 1. Бамбарын уутыг нээн. 2. Бамбарын нэг гараараа барьж 2. Бамбарыг нэг гараараа барьж нөгөө гараараа уутнаас гаргана. 3. Гадаргуу дээрээс арчтас авна. 4. Хэрэгэлсэн бамбарыг буцааж уут руу хийнэ. 5. 2 дахь интеграторыг уутнаас гаргаж арчтас авна. Шинжилгээний талбай ойролцоогоор 20 см квадрат байна. Өнгөөсөх эрчим тухайн гадаргуудах уургийн үлдэгдлийн бохирдлын түвшнээс хамаарна. Бохирдлын түвшин өндөр байвал арчтас авснаас хойш хэдэн хормын дотор өнгөний хувирал явагдана. Бохирдлын түвшин бага тохиолдолд урвал гүйцэд явагдах хугацаа 1-2 минут байна. Индикаторын уутыг онгойлгосны дараа 2 индикаторыг 1 цагийн дотор хэрэглэх хэрэгтэй. Шинжилгээний эцсийн дүнг өнгө бүрэн хувирсны дараа уншина. Гадаргуугийн уургийн үлдэгдлийн бохирдлын түвшингөөс хамаарч индикаторын өнгө шараас ногоон руу хувирна. Гадаргуугийн бохирдлын түвшин тодорхойлогдсон дараах өнгөтэй харьцуулан тодорхойлно. Хэрэгэлсэн Reda check индикаторыг энгийн ахуйн аргаар устгаж болно. Хоол үйлдвэрлэлийн газар нь үйлчлүүлэгчид зориулсан бие засах газартай байх ёстой. Эсвэл жижиг байгууламжийн хувьд хоолны заал руу орох хэсэгт зохисоор тоногдсон гар угаах тусдаан угаалдуултаа байна. Бие засах газар гадаа жолонтой тохиолдолд цэвэрхэн байх ба тогтмол халдваргүй жуулна. Бие засах газар тавигдах шаардлага. Эрүүл ахуйн ариун цэврийн шаардлагыг хангасан охир зайлуулах систем бүхий гэрэлтүүлэх сайтай, агааржуулагчтай дулаахан байх хэрэгтэй. Химийн арга. Эрх бүхий байгууллагаас хүлээн зөвшөөрсөн аюулгүй бодлого ажилттай химийн бодисууд. Биологийн арга. Тусгайлан бэлтгэсэн нянгийн өсгөрүүд амтнаар. Физикийн арга. Халуун үр өндөр давтамжтай дуу аваа, гэрлийн урсгал. Механик арга. Хавхад занга тусгай бэлтгэсэн хайрцаг сав, нарийн хоолой, тор, ялаа баригч гэх мэт болно. Шавж мэрэгч амттын устгалын бодис болон эрүүл мэндэд аюул учруулах бусад хүнсний бус зориултын бодис, уусмлын сав, баглаа бодол дээр аюулын талаарх анхааруулга, хэрэгэл харгыг заасан тэмдэглэл шошготой байна. Эдгээрийг цоож түгжээтэй өрөө байр нь татгалах бөгөөд дадлаг туршлагатай хүн харьцаж устгалд хэрэглэнэ.
Хүнсний зэрэгүүлтийн сав хэрэгсэлд шавж устгалын болон хүнсний зэрэгүүлтийн бус бодис уусмал хийх, айруулах, шингэлж бэлтгэх хадгалагыг соргилно. Байгаль орчин ногоон хөгжлийн сайд, үйлдвэрхэд аж ахуйн сайд, эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар жилбэр батлагддаг хор ариутгалын бодис уусмлыг ахуйн хортон шавж, мэрэгч устгал, ариутгал, халдваргүйтгэлд хэрэглэнэ. Хүнс багаж тоног төхөөрөмж сав суулгыг энэхүү химийн бодисоор бохирдохоос сэргийлэх бүхий л арга хэмжээг авна. Бохирдсон тохиолдолд тоног төхөөрөмж сав суулгыг дахин хэрэглэхийн өмнө сайтар цэвэрлэж, үлдэгдлийг арилгана. Шавж мэрэгч амьтдын устгалын бодисын хэрэглээний талаар тэмдэглэл заавал хөтөлж хадгалах шаардлагатай бөгөөд үүнд хариуцсан удирдах ажилтан тогтмол хяналт тавина.